Өмнөх засгийн газрын үед болохоор би ямар шүүмжлэл ихээр тавьдаг байсан бэ гэхлээр яаралтай гормоор янз бүрийн хууль тогтоомжийн төсөл оруулж ирээд гишүүдийг бас хангалттай мэдээллээр хангахгүй байдлаар ийм хуулийн төслүүд батлаад байна гэдэг шүүмжийг маш ихээр хэлдэг байсан. За шинэ засгийн газрын хувьд бол муу ялгаа байхгүй энэ арга барил руу шилжиж байгаад бол бас дурамчхан байна. Яагаад вэ гэхлээр бид нар энэ яаралтай гормоор бити оруулж ирээд байгаа чи гэдэг чинь нэг талаас гишүүд болохоор бас нэг мэдээлэлтэй танилцах хэрэгтэй, бэлтгэл хангах хэрэгтэй. За дээрэс нь олон нийт мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энд чинь нийтийн хилцүүлэг явж иж энэ хуулиуд чинь батлагдах хэрэгтэй. За тэгээд энэ орж ирж байгаа хуульч гэсэндээ ерөнхийдөө бол ийм хууль бол шаардлагагүй асуудлаар бүхэл бүтэн хуулийн төсөл боловсруулад оруулаад ирж гин гэж харж байна. Яагаад вэ гэхээр ер нь өнгөрсөн хугацаанд бас ийм явдал газар авчижээ. Засгийн газар өөрөө хариуцлагаас зугтах гэдэг юм уу? Өөрсдийнхөө одоо засгийн газар гүйцэтгэх засаглалын одоо бүрэн эрхийн хүрээнд ийм нээлттэй боломжтой шийдвэр гаргаад явах боломжтой зүйлүүд дээр заавал улсын хурлаар хууль батлуулад дараа нь улсын хурлын баталсан хуулийн хүрээнд бид нар үйл ажиллагаа явуулсан штэ гэдэг одоо тэр гим зэмээ залруулах гэдэг юм уу нэг ийм сонин жишг тогтчихжээ. Тэгээд энэ стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтгээл нэг сүртэй нэртэй тэгсэн ирнэ ерөнхийдөө бол ингээд нэг зөвхөн хэдэн заалттай энэ шатхуун импортлогч хэдэн компаниуд Монгол банкнаас зээл олох гээд ах шиг байгаа. За тэгж тэгэнгүүтээ Монгол банкны төв банкны бүр хараа тус байдалтаас халдаад төв банкны хуулийн тодорхой заалтуудыг одоо хамаарахгүй энэ гэсэн тийм агуулгатай зүйл оруулж ирээд байгаа. Энэ гүйцэтгэх засаглал асуудал байвал түүгээрээ шийдээч. Гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийнхаа хүрээнд альва асуудалд хандаач гэж бас хэлмээр байна. Ягаад вэ гэхлээр дараа нь ахаал энэ их хурлаар хууль баталцдаг. Дараа нь одоо энэ нөгөө шатхууны савны хулгай гэж яригдах юм бол одоо хайшаа их хурл руу заах гэдэг юм уу? Энэ бол бас ингээл их тийм сонин эрх ашигын зөрчил үнэрсэн л хууль орж ирж байгаа. Тэр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд чинь энэ 30 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа тэр шатхууны савнуудаа барьчдаггүй юм уу? Тэгээ нийт хэдэн төгрөгийн асуудал яригадаад байгаа юм бэ? Хичнээн төгрөгийн зээл олох гээд байгаа гэдэгтэр яг тодорхой мөнгөн дүнгийн хариулт авъя. За тэгээд дээрэс нь ер нь бид нар ийм асуудал тийм урт хугацааны байдлаар огт хандахгүй байна. Дандаа нэг ийм тулгсан, дандаа нэг ийм асуудалт ийм гал унтраах байдлаар хандсан байдлаар хандж байна. Тэгээд энэ уул уурхайн салбарын олборлт нэмэгдээд байгаа учраас дизель түвшний эрэлт ихсэж байна гэж хэлж байна. Уул нь бол бид нар урт хугацааны бодлого нь юу вэ гэхлээр энэ уул уурхайн салбарт хөдөө аж ахуйн салбарт тоног төхөөрөмжүүдэд цахилгаанжуулах ажлыг хиймээр байгаа байхгүй юу? Одоо цахилгаан машинууд авч ажиллаулмаар байгаа. Тэхийн тулд бид нар одоо бас нөгөө эрчим хүчнийхээ салбарыг хөгжүүлмээр байгаа. Цахилгаан станцуудаа барьмаар байгаа. Тэгээд энэ гих маягаар энэ одоо юу гэдгийг импортын түлшнээс хараад бус байдлаа шийдэхгүй түүнээс биш нэг богино хугацаанд нэг юм гал унтраах маягтай асуудалд хандаад ах юм бол цаашлаад ер нь энэ шатхууны савуудыг чинь дараа нь яах юм? Гих мэтчлийн юм одоо маш олон асуултууд байна. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд сая ингээд сарын өмнө шатхуун тасалтлаа барьлаа энэ төр гэлээсэн. Тэгэхэд бол Дамжин Ямсаад тийм зүйл гараагүй энэ төр гэл мэдээлэл өгөөд байсан. Яг үндэ одоо ийм хууль оруулж ирэх гэдэг тийм хомсдол үүсгээд идэм үү яагаад идэм бас янз бүрээр хардах юм нөхцөл байдлууд бий болж штэ. Тэгээд ер нь цаашд одоо энэ шатхууны хомсдол ямар байхын гэдгийг та бас хэлж өгөөч. Тэгээд ер нь шатхууны үнийн хувьд бол ийм асуудал үүсэхгүй байгаа шүү дээ. Дэлхийн зах зээл дээр барил нефт зүйл 60 орчим долларын л үнэтэй байгаа. За жаргалан гишүүн чухал асуудал өндж шүү. Цаашдаа энэ цахилгаан машин яах, эсэргийгдэх хэрчим үуч хүлэмжийн хэв ууруулах. Тэгээд карбон кредит тооцох гэдэг олон одоо бас ажлуудыг давхар хийж явахгүй бол ингэж гал унтрааж болохгүй гэдэг. За Дамжин юм шүү.